Орой минь. За нэг хүнээс Facebook групп дээр санал асуулга яаж оруулах вэ гэсэн асуулт ирүүлсэн. За тэр хүнийхээ асуултанд хариулангаа энэ хариултыг бичлэг болгоод ингээ оруулчихъя. Одоо Facebook групп дээр санал асуулга оруулахыг хараахан мэдэхгүй байгаа хүмүүс мань энэ бичлэгийг үзээд мэдээд аваарай. За энийг оруулахын тулд яг үгээр энэ одоо бүгдээрээ энэ discussion буюу пост оруулах хэсгийнхаа энэ пост оруулах гэсэн цавхан дээр дарангуут чинь create post гэсэн юм цав гарч ирнэ. За эннийхээ энэ доор байгаа энэ icon энэ зургнуудын хамгийн хойдолд байгаа энэ гурван цэгтэй дугуй дээр дарна. За ингээд дарахаар энд ямар төрлийн постод оруулах уу гэдгийг сонголт байна тий. Эндээс болохоор санал асуулга гэсэн нэлгээр энэ poll энийг дараад за энэ хэсэг дээр болохоор энэ дээдлийн хэсэгт нь болохоор асуултаа бичиж өгнө. Энэ доор нь болохоор хариултаа бичиж өгдөг байгаа. За одоо бүгдээ асуултаа бичье. За ингээ хийж да. За ийм асуулт асууя тийм ээ. За хариулт нь. Үнэн. Амжаагүй тийм ээ. За эсвэл за ийм асуулт бийж болно тийм ээ. За дахиад өөр нэмэлт нэмж одоо юу асуулт гэнэ хариулт бийж болно тийм ээ. Дахиад нэмж хариулт оруулахын тулд ингэ. Энэ add options дээр дарна. За одоо энэ дээр thank you до. За дахиад нэг асуулт асууж тийм ээ. Хэлээ. За ийм хариултуудыг эзэх хүчүүд өгөх боломжтой гэд оруулж болно. За одоо ингэснийхаа дараагаар энэ put options гэдэг дээр. За энэ болохоор нэгээс олон асуултанд хариулт өгөх боломжтой гэсэн сонголт байхгүй. Энийг нь авчих юм бол ганцхан хариулт дарна. Хоёр хариулт өгөх боломжтой юм бол энийг дарна. Тэгээд өөр одоо ямар нэгэн хариулт нэмж одоо энэ асуултанд хариулж байгаа хүмүүс нэмж одоо өөрийнхөө хариулах боломж өгөх нь энийг ер нь бол энэ хоёр ингэж чиглэлээ. Өчс бас болно тий. Тэгээд энэ пост гэдэг. За ингээл юм орчлоо. За тэгээд групптэй холбоотой өөр одоо групп дээр хичээлээ ингээд зохион болгохтой холбоотой асуулт байвал энэ бичлэгний дор үлдээгээрээ яг би тэр асуултанд хариулаад ингээд бичлэг болгоод оруулаад боломжтой шүү. За баяр таа.